Мэдлэг түгээх ажлын байр агны хүрээнд Эрдэнэт цогцлбор дээд сургуулийн Нэгтлэн бодох бүртгэлийн тэнхимээс танилцуулж байна. Та Эрдэнэт төлбөр төрөмж үйлдвэрийн газрын захиалгат болон тэтгэлэгт сургалтад хэрхэн хамрагдах вэ? Эрдэнэт төлбөр төрөмж үйлдвэрийн газрын ажилтан та захиалгат сургалт, тэтгэлэгт сургалтад хамрагдахын тулд үйлдвэрийн газар шаардлагатай ажил мэргэжлийн жагсаалтад орсон уул уурхайн олборлолт, баяжуулалт, механикжуулалт, автоматжуулалт, металл боловсруулах үйлдвэрлэлийн технологи, машин үйлдвэрлэлийн технологи, эрчим хүч инженерчлэл зэрэг чиглэлээр суралцах. Тухайн ажлын байранд шинээр нэвтрүүлж буй техник технологиг эзэмших зайлшгүй шаардлага бий болсон. Ажил мэргэжилтэд итвэх чармайлттай бүтээл санаачлаг гаргаж үйлдвэрийн газарт 3-аас доошгүй жил ажилласан ажилтан. Үйлдвэрийн газарт 5-аас дээш жил үр бүтээлтэй тасралтгүй ажиллаж байгаа ажилтны үйлдвэрийн газар шаардлагатай мэргэжлэр 2 ба түүнээс дээш курс суралцж буй 1 хүүхэд. Тэтгэлэг авах оюутан 1 ба түүнээс дээш батлан даагчтай байж гэрээ байгуулна. Сургалтын гэрээ. Үйлдвэрийн газрын ажил олгогч нь ажилтан оюутантай дараах сургалтын гэрээ байгуулна. Эрдэнэт төлбөр төрөмж үйлдвэрийн газрын захиалгаар суралцагч ажилтанд сургалтын тэтгэлэг үзүүлэх гэрээ. Эрдэнэт төлбөр төрөмж үйлдвэрийн газрын тэтгэлгээр суралцагч ажилтанд сургалтын тэтгэлэг үзүүлэх гэрээ. Суралцагчид олгох тэтгэлэг. Үйлдвэрийн газрын захиалгаар ажилтныг сургахад гадаад дотоодын ихтэй сургуулиудтай гэрээ байгуулж дараах тэтгэлэг олгоно. Суралцагч буй суралцагчийн сургалтын төлбөр. Ерөнхий захирлын тушаалаар баталсан сургалтын жишг төлбөрийг олгоно. Амжиргааны зардал. Ажилтны үндсэн цалин байна. Эрүүл мэндийн даатгал, ирэх очих, нааны зардал. Эрдэнэт төлбөр төрийн өмчт үйлдвэрийн газрын тэтгэлгээр суралцагч ажилтанд дараах сургалтын тэтгэлэг олгоно. Суралцаж буй суралцагчийн сургалтын төлбөр. Ерөнхий захирлын тушаалаар баталсан сургалтын жишг төлбөрийг олгоно. Сургалтын үр дүнг тооцох. Үйлдвэрийн газрын ажилтан та гадаад дотоодын богино хугацааны сургалтанд хамрагдсан тохиолдолд сургалтын тайланг дараах загварын дагуу бичгээр гаргаж, холбогдох материалыг хавсаргаж, хүний нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгжид ажлын 5 өдрийн дотор ирүүлнэ. Ажилтан та дунд урт хугацааны сургалтад хамрагдсан тохиолдолд сургалтын агуулга, ач холбогдол, үр дүнгийн талаар холбогдох бүтцийн нэгжийн удирдлага ажилтнуудад танилцуулж, тайлангаа бичгээр хүний нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгжид ажлын 5 өдрийн дотор ирүүлж хамгаална. Ажилтан сургалтын тайлан, тухайн сургалтын байгууллагын тодорхойлолт, диплом, гэрчлэгээний натратаар гэрчлүүлсэн хуулбарыг хүний нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгжийн сургалт хариуцсан ажилтнанд хүлээлгэн өгнө. Сургалтын үр дүнд үндэслэн суралцагчийн гэрээг сонгох эсхийг шийдвэрлэнэ.